За 2-1 дугаар бодлоо бодъё. 2-1. За нөх тестийн 2 дугаар хэсэг те. За тэний 1 дугаар бодлоо. За өгүүлбэртэй бодлого байгаа. Мегмар 6 бүтээгдэхүүн хийхдээ. За мегмар 6 бүтээгдэхүүн хийхдээ яасан гэхээр за 6 кг металл зарцуулдаг. Тэгээд 18 кВт цахилгаан зарцуулдаг юм. Мегмар бол 6 бүтээгдэхүүн хийхдээ 6 кг металл 18 кВт цахилгаан зарцуулдаг. За өгүүлбэр дээр ингэж өгсөн байна. За хав болохоор 7 бүтээгдэхүүн хийхдээ 17.5 кг металл зарцуулдаг. Мөн 7 кВт цахилгаан зарцуулдаг. 7 кВт цахилгаан зарцуулдаг. За тэгээд тэд 225-аас хэтрэхгүй металл 225 кг-аас хэтрэхгүй металл тийм ээ. За 225 кг явчихчих. За нөгөө талд нь болохоор 350 кВт-аас хэтрэхгүй цахилгаан бас зарцуулаад тийм. Ингэж зарцуулаад нийт 150 бүтээгдэхүүн хийсэн гэж. За нийт 150 бүтээгдэхүүн хийсэн. Нийт 150 бүтээгдэхүүн хийсэн. За тэгээд ингэсэн байна. Хэрвээ мегмарын хийсэн бүтээгдэхүүний хэмжээг X, лавгагийн хийсэн бүтээгдэхүүний хэмжээг Y гэж. За тэгвэл дараах систем бичигдэнэ гэсэн. За дараах системийг шууд одоо эндээс харж байгаа бичиж болно л да. Яг хөөр ингэчээ. Мегмар X хэмжээтэй бүтээгдэхүүн үү. За мегмар за килограмм бол металлын хэмжээг 225-аас ихэхгүй. Нийт 150 жишээ байна. X Y гэсэн хоёр мегмар лавга хоёрын хийсэн бүтээгдэхүүнүүдийн нийт нийлбэр бол 150 байх хэрэгтэй. Эндээс бид X дээр нэмэх нь Y тэнцүү 150 гэсэн тэгшлийг шууд гаргаж чадна. Эндээс гаргаж чадна. За нөгөө талаас одоо яг гэхээр ингэж л да. Мегмар нэг бүтээгдэхүүн хийхдээ яасан гэхээр 1 кг металл зарцуулдаг. Өөрөөр хэлбэл энэ килограмм 6 кг-ыг нийт 6 бүтээгдэхүүн зарцуулсан бол 6-6 хуваалчих. Тэгэхээр 1 болно тийм. Тэгэхээр мегмар бол нэг бүтээгдэхүүн 1 кг металл зарцуулдаг юм чинь мегмарын зарцуулсан металл бол X кг болно. За лавгагийн зарцуулсан металл энэ 117.5-ыг 7 бүтээгдэхүүн хийсэн. Тэгвэл 17.5-ыг 7 хуваалчих тийм. Тэгэхээр энд бол за 2.14 болно. 35 гэдэг 2.5 болно шүү дээ. Тэгэхээр 2.5 Y нэг бүтээгдэхүүн 2.5 кг металл зарцуулж байгаа учраас тэр Y бүтээгдэхүүн хийж байгаа үржүүл. За ингээд 150 бүтээгдэхүүн хийлдэж штэ. Мегмар X кг-ыг зарцуулсан X кг металлыг лавга бол 2.5 Y металл зарцуулсан. Ингээд нийт металлын хэмжээ бол 225 кг-аас хэтрэхгүй байх хэрэгтэй. 225 кг-аас хэтрэхгүй байх хэрэгтэй. За дараа цахилгаан зарцуулсан цахилгааны хэмжээ 350 кг-аас хэтрэхгүй байх хэрэгтэй шүү дээ. За тэгэхээр одоо цахилгааныг харъя. 6 бүтээгдэхүүн хийхдээ мегмар бол 18 кВт-ыг зарцуулдаг. Тэгвэл яг нэг бүтээгдэхүүнд ингээ хуваачих нь 3 кВт зарцуулдаг. Бүтээгдэхүүн болгоно 3 кВт зарцуулдаг юм бол X бүтээгдэхүүнд 3X кВт зарцуулдаг. За энэ бол мегмарын зарцуулсан цахилгаан. За лавгагийн зарцуулсан цахилгаан бол яг хэлээд 7 бүтээгдэхүүн хийхэд нийт 7 кВт зарцуулсан. 7 кВт. Тэгвэл яг 7 кВт хаваагаад нэг бүтээгдэхүүнийг 1 кВт цахилгаанаар хийсэн гэсэн үг. Тэгэхээр яг бүтээгдэхүүн болгоны 1 кВт хийх юм шиг Y бүтээгдэхүүнийг 1 кВт хийх ёстой. За энэ хоёр бол тус бүрийн энэ бол мегмарын зарцуулсан цахилгаан, энэ бол лавгагийн зарцуулсан цахилгаан. Энэ хоёр цахилгааны нийлбэр бол 350 кВт-аас хэтрэхгүй байх ёстой. За ийм систем гарна. За ийм систем гарснараа эндээс одоо бид юу хийх ёстой гэхээр ийм систем гарч ABC одоо A гэдэг бол 2, B гэдэг бол 5, C гэдэг бол 3. За ABC 3-ыг бүгд болох юм. За тэгээ эндээс харж байгаа X тэнцүү
A, B, C, D, E, F. За X буюу мегмарын одоо хийсэн бүтээгдэхүүн бол ийм 3 оронтой тоонд хариалт юм байна гэж олох хэрэгтэй. Одоо бид яг эндээс энэ 3-ын системийг бодоод X тэнцүү юм байна гэдгийг олох хэрэгтэй. Тэгэх юм бол одоо ингээд 2-1-ээр бодогдож дуслаа гэсэн. За тэгвэл одоо харъя. Энэ маань нэг талаас харахад юу байна? Энэ бол шулуун, энэ бас нэг шулууны хэлбэр, энэ бас нэг шулуун байна. Шугам пүнксүүд байна. Тэгэхээр шугам пүнксүүд чинь энэ бол яг шулуун дээрх цэгүүд болно. А энэ бол биш үү? Шулуунаас доош цэгүүд болно. Энэ Y нь баг талтай байгаа ч бас энэ хоёр чинь хоёроо тийм. Тэгэхээр Y нь баг талтай байгаа чинь шулуунаас доош бүх цэгүүд, шулуун дээрх цэгүүдтэй хамт орно. Энэ хоёр тэнцүү байгаа учраас. А энэ бол яг шулууны дээрх цэгүүд нь орно. За ингээд ийм координат систем зурж байгаа гэдээс харж байна. За X Y. За манай шулуун X Y-ийн 150 чинь за энэ 150 энэ 150 гэхэд нэг юм хүү болж байна л да. За энэ үгүй яг хөглөр шүү дээ. Энэ шулуун дээрх цэгүүд манай одоо тэр хоёрын хийсэн бүтээгдэхүүн хэмжээ байна. Тус үрийг. За энэ одоо яг голд нь яг авчих юм бол лавга 75 мегмар бас 75 гэж 2 75 хийсэн гэсэн. Энэ X дээрх бол мегмарын чинь мегмар 75 хийж хад лавга 75 хийлээ гэсэн. Цааш нь ингээ авчих юм бол одоо энэ дээр X нь 20 гэдээ авчих юм бол мегмар 20 бүтээгдэхүүн хийж хад лавга яг 130 бүтээгдэхүүн хийж байгаа гэдэг чинь тийм. За энэ дээр яг 80 дээр авах юм бол X 80 гэдэг чинь яг лавга 80-ыг хийж явах үед биш мегмар 80-ыг хийж явах үед лавга 70-ыг хийж иж гэх юм тийм. За гэхэмжлэнгээр энэ хоёрын харьцаа яг энэ чулуун дээр цэгүүд гарна. А ямар ч байсан нийлбэр нь 150 байх хэвээр цэгүүд энэ төр байна. За хоёрдугаар шулуун байна. X нь 200. Энэ Y дээр тийг тавьчих энэ шулууныг байгуул л да. Y-ийн орон тийг тавьчих X нь 225 болно. За энэ чинь 150 байгаа шүү дээ. 150. 200. За энэ хавцаа 150 300 200. За би энэ хавцааг үзчихье. За 325-аар хийгээд за нөгөө чинь X орон тийг тавьчих энэ чинь хуваахаар за энэ 225-ыг 2.5 тавахаар ир гарчсан байна. За тэгвэл ир гэдэг маань энэ хавцаа. Энэ чинь 150 байгаа шүү дээ. Тэгэхээр энэ ир хавцаа за нэг ийм хөрслөө гачиж байгаа шүү. За энэ бол биш дээ. X дээр 2.5 ир тэнцүү 220 за энэ шулууныг хөрслөж байгаа. X дээр нөх ир тэнцүү 150 гэж байна. За одоо энэ яг огцлыг олчих. Энэ огцлыг олчих. Огцлын цэг координат яг шууд дээш нь хасчих. Тэнцүү гэж сэтгэл дээш нь хасчих. Тэгэхээр энийг 1.5 болно. X тоос эндээс 2.5-аас 1-ийг хасахаар 1.5x 1.5 y. Энэс нэг хасахаар чинь 75 болно. Тэнцүү 75. Эндээс y тэнцүү юу вэ? 50. Y тэнцүү 50 болно. За y 50 гэдэг нь энэ хэсэг 50 гэсэн. Y 50 болох юм бол x-ийг болох. Энэ 50 гэж ийш хасчих бол x-ийг болох гэнэ. 100 болно. За x 100 болчихлоо. За ямар ч эдгээр олцож байгаа юм байна. За дараагийн одоо 3 дахь шулууныг байгуулъя. 3 дахь шулуун бол яг гэхээр x орон тийг тавих юм бол y нь 350. X орон тийг тавих y нь 350 бүр ингэ очиж ирэх нэ. За ингэ очиж ирэх. За 350. За дараа нь яг энэ y орон тийг тавьчих юм бол x нь 3 байгаад 116 орчим 116 хэдтэй болох юм тий. За тэр нь 100 150 энэ хоёрын хоорондын гол юм байна. Тэгээ ингэ холбох нэ. За ингэ холбохоос өмнө би энэ цэгийн хаагур явж байгаа юм олохыг гэж байна. Үүний тулд би яг нэг 3 систем болж байна. Тэнцүү энэ тэнцүү аваа гэж бодоод нэг 3 систем гэж. Тэгэхээр y-г нь хасаад дээш нь хасаж эндээс нэг хасаад y усна. Эндээс 3x-ээс x-ийг хасаад 2x. 2x. Ингээ 2x энэ чинь 350 150 хасаад 200. Ингээ x тэнцүү 100. За x 100 юм бол нийлбэр 150 гэдээс y нь бас 50 болчихлоо тийм. Y 50. За тэгэхээр манай энэ шулуун 3 дахь шулуун хүртэл дайрч байгаа юм шиг. Өөрөөр хэлэх юм бол манай 3 шулуун дээр 150 гэсэн координатыг оршиж байгаа. Өөрөөр хэлбэл энийг үгүй дураад за энэ бол яг хэлэр шүү дээ энэ бол. За
3x-ээр нэмэх нь y тэнцүү 350 шүү. За одоо энэс ийм байхгүй. За нэгдүгээр шулуун. Яг 150 гэсэн. Яг нэгдүгээр шулуун дээр цэгүүдээс авна. Нэгдүгээр шулуун дээр цэгүүдээс. Гэхдээ хоёрдугаар шулууны яг хоёрдугаар шулуунаас доош хэсэг яв. За нэгдүгээр шулууны юуг нь авах вэ гэхээр шүү дээ. Энэ ингэж тодорхойлж болох юм л да. Нэгдүгээр шулуун дээр энэ хэрчмээс аль нэг нь авах. Энэ хэрчмээс аль. Энэ хэрчим дээр аль нэг цэг авах гэсэн үг байхгүй нэгдүгээр шулууны. За дараа нь шүү дээ. Хоёрдугаар шулуун зурглаа. Хоёрдугаар шулуун зурдаг шүү дээ. Хоёрдугаар шулуунаас энэ улаан хэрчмээс бид авах гэж хоёрдугаар шулууны энэтэй огтлсон цэгээс доош хэсэг дээрээс авах гэхээр одоо энэ хэсгээс бид юу авах хэрэгтэй байна. Энэ хэсгээс авах боломжтой гэсэн. За дараа нь шүү дээ. Энэ хоёрдугаар шулуун байна. За гуравдугаар шулуун дахиад гуравдугаар шулууны энэ дайрсан хэсгээс доош нь бас авах. Тэгэхээр чинь одоо энэ улаан байхгүй шүү. Тэгэхээр зөвхөн яг энэ цэгийг л бид нар авах боломжтой гэсэн үг. За тэгэхээр үндсэндээ бол шүү дээ. Энэ цэг маань нэг юм координат цэг байна да. 150 гэсэн координат цэг байна. За 150 гэсэн координат цэгүүд ганцаараа энэ тэнцвэрийг хангана. Энэ тэнцвэр шиг бас энэ тэнцвэр шиг бас нэгэн зэрэг хангана. Энэ гурвуулангийн үнэн байлгадаг ганц цэгүүд юм. За тэгэхээр одоо үндсэндээ энэ үйл явцноос хойш яг л лавга бол 50 бүтээгдэхүүн, магмар бол 100 бүтээгдэхүүн яг ийм бүх нөхцлүүдийг биелүүлж яхаар хийх юм бол яг ийм хоёр хийх юм байна. За x нь 100, за y нь 50. За энэ хоёр хүн бол хоёулаа лавга биш магмар бол 100 бүтээгдэхүүн, лавга бол 50 бүтээгдэхүүн хийхдээ яг үгээр металлын хэмжээ 225 кг сэтрэхгүй, цахилгааны хэмжээ 350 кг сэтрэхгүй мөртлөө нийт тонн 150 бүтээгдэхүүнийг хийх боломжтой юм байна. За ингээд бидний бүгд хэвээр зүйл маань бол ерөөсөө шууд энэ хэсэгчний бий болж тарлаа шүү дээ. D гэдэг бол 1, E гэдэг бол тэг, F гэдэг бол бас тэг гэсэн. За энэ байгаа A, B, C гурыг бүгдчилсэн D, E, F. За ингэж олглоо. За ингэснээр манай 2-1 дугаар бодлого борогдож дууслаа.